өнөөдөр ярилцсан эхэлж байна. Өнөөдөр бид Голомт банкны үүсдэг захирал санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ганц Зориг эрхэмтэй ярилцаж байна. Түүний бизнесийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Мөн Мандал даатгал UMC Group-ийг үүсгэн байгуулсан иймэрхэн байна. Бидний урилгыг хүлээж авч маш их баярлалаа. За их баярлалаа. Ерөнхий сэдвээс бол би ярилцлага эхэлдэггүй. Гэхдээ энэ удаад ерөнхий сэдвээс бас эхлэе л да. Ерөнхийдөө маш олон хүмүүс, олон нийтийн донд асууж байгаа асуулт нь бол эдийн засаг маань ер нь ямар хувь байдалтай байна. Хаашаа чиглэлээд байна гэдэг асуулт. Энэ тал дээр та ямар бодлоо? Эдийн засаг бол одоогийн байдлаар өсөлттэй л явж байгаа шүү дээ. Өсөлтийн хувь хэмжээ 17% байсан. Энэ оны хувьд одоо 1% та гарах үгүй юу гэд ярьж байна. Тэгэхээр өсөлт маш ихээр саарсан. Тэр өсөлт огцом саарсантай холбоотой одоо хатуу газарталт гэдэг ийм юм бол бас эдийн засгт үүсдэг. Тийм болж явах гэсэн болгоомжлол ер нь эдийн засгчдын дунд байгаа. Энэний илэрлийг бол банкны салбарт нэмэгдэж байгаа муу зээлийн хэмжээгээр ерөөхдөө харж болно. Сар тутмын мэдээгээр бол яг муу зээл юм эсвэл чанаргүй зээлийн хэмжээ буурсан байдлаас тэгэхээр энэ маань төр зүрийн хөнөө эсвэл одоо үнэхээр бас нөхцөл байдалтай тохируулаад банкуд маань бас тэгж тодорхой хэмжээний арга хэмжээ авч зөвлөрүүлэх маягтай болж эхэлж байна. Ер нь том зургаар нь бол 19 онд хямраад 11 оны сүүл хүртэл сэргээд 12 оны одоо 2 дугаар хагасаас эхлээд эдийн засаг дээр бол тодорхой хэмжээний хүндрэлүүд гарч ирсэн. Энэ хүндрэлүүд юутай холбоотой гэхээр гадаадын шууд Монгол улс руу орж ирж исэн хөрөнгө оруулалт бол их огцом тасарсантай холбоотой. Нэг талд нөгөө талд огцом өсгөл бол хэд тэлэлт явагдсан. Тэр тэлэлттэй холбоотой тодорхой хэмжээний хөөс бол эдийн засгт үүссэн байсан. За ингээд 12 оны ер нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлд хаанаас бид нар ирж байгааг ер нь том зургаар нь харуул тэгж харагдчих. 12 оны сүүлийн хагасаас эхлээд өнөөдөр хүртэл тэгэхээр 4 жил бол бид нар бас эдийн засгийн хувьд төдийлөн амар биш юм 4 жилийг бол туулж ирлээ. Тэгэхээр энэ хооронд бол манай бизнесмэнүүд бол бизнесээ хэвийн үргэлжлүүлэхийг хичээж за банкуудын зүгээс бол аль болох одоо нааштай таатай нөхцлөөр хамтарч ажиллах ийм бодлогыг барьж яваад харин ч одоо бусад улс орн жишээлбэл Казахстанд бол муу зээлийн хэмжээ 50% хүрсэн. Гэтэл манайд бол 10% хүрээгүй байна. Тэгэхээр энэ утгаараа бол манайх харьцсангуй их тийм чирэг гэх юм уу их тийм эрүүл энэ хүндрэлийг туулж ирлээ л дээ. Сүүлийн 2-3 сар эерэг зүйс гарч байгаа нь нүүрсний одоо хятад дахь нүүрсний зах зээл бол сэргэж байна. Үүнтэй холбоотойгоор манай нүүрсний төслүүд бол хөдөлгөөнд орж эхэллээ. Орлогогүй болоод ажилтнуудаа одоо халж явуулаад зогссон байсан төслүүд бол ерөнхийдөө бас хөдөлж эхэлж шүү дээ. Энэ маань эргээд сэргэлтийг авчирч байна. Нэг талаас хараад хад одоо за бизнесийнхэн бол ярьдаг засгал юм уу эсвэл төсвийн буруу алдаатай үйл ажиллагаанаас болоод эдийн засаг бол бэлтгэлтэй байж чадсангүй юм л гэж. Нөгөө талаас хараад олон нийтийн зүгээс үнэхээр бас зээлийн хүч байдаг юм уу эсвэл одоо бусад хүндрэлүүдтэй асуудал ямар нэгэн байдлаар буруутай хайх хэрэгтэй болдог. Тодорхой хэмжээгээр бас нийгэмд байгаа нэг хэсэг энэ буруу банкуудыг гэж бол харж байгаа. Яг тэгэхээр зээлийн хүн үнэхээр өндөр учраас тэднэрт сэхэх боломж байхгүй байна гэдэг. Энтэй та санал нийлдэг. Ерөөсөл буруу ойлголт яваад байна. Ер нь маш олон одоо ийм буруу ойлголт бол байна. За энэ яагаад ийм буруу ойлголтууд явж байгаа вэ? Ер нь чөлөө зах зээл гэж юу юм те? Орчин үеийн одоо эдийн засгийн ухаан гэж юу юм гэдгийг бид бол хангалттай ойлгох гэдэг юм уу харах хугацаа өнгөрсөнгөө. Чөлөө зах зээл жилжээ 25 жил болж байна. Манай одоо их дээд сургууль, дунд сургууль багшилж байгаа багш нар маань бол адилхан социалист одоо төвлөрсөн төлөвлөгөө системд шилжиж орж ирсэн учраас тэр мэдлэгийг тэр болгон сайн олгож чадахгүй байна. Тэгэхээр энд бол одоо Монгол улсын өрмөц онцлог биш. Ерөөсөө дэлхийд даяараа 500 жил, 600 жил явсан чөлөөт эдийн засгийн практикийг бид нар одоо авч үзэх юм бол ер нь банкнд яаж бодсон зээлийн хүү өндөр байх нь өөрт нь ашиггүй юм. Банк бол өндөр зээлийн хүүгээс ашиг олдоггүй. Хадгаламжийн хүү, зээлийн хүүгийн зөрүүгээс ашиг олдог институт. Тэгэхээр яагаад өнөөдөр зээлийн хүү өндөр байна? Яагаад муу зээлийн хэмжээ өсөж байна гэхээр үндсэндээ энэ нь бол дандаа банкны тохиролтой. Одоо хүнд би 100 мянган төгрөг зээлээд жилийн 10% хүүтэй зээлээ явуулчих. Эсвэл 100 мянган төгрөг жилийн би 25% хүүтэй зээлээ явуулахад бол банкнд очих эрсдэл нь огтөр 10% хүүтэй авсан зээлийг бол хүн бол төлж байна. 25% хүүтэй авсан зээл бол хэцүү. Яагаад тэгэхээр жилд 25-аас илүү хэмжээний ашиг олж иж нөгөө хүн чинь хүүгээ үндсэн дүнтэй төлөх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр өндөр зээлийн хүү гэдэг бол одоо банкны захирлуудын Монголын банкуудын тэмцэх ёстой тэмцээр ирсэн гэж миний ойлгож байгаа ийм зүйл байдаг.
Тэгэхээр зээлийн хүүгдэг бол банк тогтоодог болж таарлаа. Хаана тогтдог юм бэ гэхээр энэ бол макро эдийн засгийн суурь тэнцвэр байгаа. Тэгэхээр энэ олон жилийн хувьд бол одоо манай улсын макро эдийн засгийн тэнцвэр зохистой хэмжээнд бол хүрч чадсангүй. Гэтэл Монголтой адилхан социализмоос одоо ийм чөлөө зах зээл рүү шилжсэн маш олон улсууд байгаа шүү дээ. Одоо зүүн Европын тийм. Энэ улсуудын бол одоо нэлээд их нь бол ихэнх хэсэг нь бол зээлийн хүүгээ нэг оронтой тоонд оруулж чадсан байна. Тэгэхээр энэ макро тэнцвэр гэдгийг бол банк хийдэг газар биш. Банк ч юм бол арилжааны банк буюу тэр чөлөө зах зээлээр бодох юм бол дэлгүүрэл гэж ойлгох хэрэгтэй. Тэр дэлгүүрийн лангуун дээр байгаа талхны үн өндөр байна гэд худалдагч руу одоо загнаад ашгараад ах шаардлагагүй. Яг л тэр дэлгүүр бол тэр талхыг үйлдвэрээс авчираад тээвэрлж явсараад ирээд дэлгүүр бол өөрийнхөө нэг 5% шингээгээд ашгаа шингээгээл зарж байгаа. Ийм л юм байна. Тэгэхээр банк бол яг энтэй адилхан гэж харах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо зээлийн хүү өндөр байгаа гэдэг юм уу, эдийн засгийн хүндрэлтэй банк нь буруутай байна ч гэдэг юм уу. Эсвэл зүгээр нөгөө талд нь үндэсний бизнес эрхлэгчтэй бид нэр гурилын үйлдвэр буруутай гэлдэгдэг. Гурилын дэлгүүр буруутай гэл ер нь нэг жилийн нэг юм давтамжтай цикл явж байна л да. Саяхан бас нэг Монголын нэг том корпорацийг буруутай гэл нэг 2 жил явсан. Одоо гайг боллоо. Тэрний өмнө гурил үйлдвэрлэгч нарыг буруутай гэл нэлээд бас хэсэг шүүгсэн. Энэ бол ерөөс их буруу газраас л буруутай байхад. Яг энэ эдийн засаг дээр зээлийн хөөж өндөр, инфляц өндөр, валютын ханшийн юм явж байгаа. Тэ эсвэл одоо юмны үн өсдөг ч гэдэг юм уу, орон сууцны олдцсон мууч гэдэг юм уу, эсвэл энэ агаарын бохирдолч гэдэг юм уу, өвчлөл их дунд сургуулиудын боловсролын чанар муу байна гэд энэ бүх одоо асуудал шүү дээ. Бид нэр дэлхийд ингээд дундажлаад үзэх дандаа л их хойгор үзэлт, боловсролын түвшин их муудчлаа, агаарын бохирдол юм байна гэл. Энэ бүх асуудлыг бол бид нар бол суурьаар нь макро тэнцвэрээр шийдэх хэрэгтэй. Тэхийн тулд бүх тал бүгдээрээ энэ дээр оролцох хэрэгтэй болж байна. Бодит байдал нь бол яг таны сая дурдсны дагуу байх ч юм. Тэгвэл ойлголтын зөрүүн чухам яг хаанаас гарч ирээд. Яг тэгэхээр мэдээж одоо олон улсынхаа жишгээр бол хамгийн бага хүүтэй одоо санхүүжилтийг бол засгийн газар босгодог. Засгийн газар босгож явахад бол нэг 13-14% тал одоо босгож байгаа жишээ. Эрсдлийн төвшин бол юм байгаа шүү дээ. Тэгэхэд компаниуд олон улсын зах зээл дээрээс бол үнэхээр санхүүжилт босгож чадахгүй. Яг тэгэхээр үнэхээр эрсдэлтэй аюултай гэж тооцогдоод байгаа шүү дээ. Тэгээд дотооддоо энэ одоо хуруу зааж буруутгадаг ч байдаг юм уу? Эсвэл хуруу зааж хин нэг ямар нэгэн байдлаар буруутан болох гэдэг энэ ойлголтын зөрүү ер нь хаанаас үүсээд байгаа? Энэ бол ерөөсөө мэдлэггүй боловсралгүй байдлаас л үүсээд байна л да. Ерөөсөө бид бол ардчлал чөлөө зах зээлийг бол өөрсдөө мэдрэмжээрээ л суралцаж юм шүү дээ. Алдаал, оноол, тэгмээрг байгаад. Тэр чинь дэлхийн 200 жилийн өмнө хийцэн. Тэр мэдлийг шууд аваад хуулаад тавьмаар байна. Тэгэхгүй бол бид одоо дахиад Америк шиг 200 жил явах нэ. Яг энэ маягаар бол гэж санаа зовж байгаа. Ер нь одоо энэ зээлийн хүү бол анх бол 200%, 300% байсан жилийн 1990-ад оны гэхээр гиперинфляц руу бол манай улс орсон. За тэгээд тогтворчоод ер нь зээлийн хүү бол 2-3 удаа доошоо унсан байт. За 2000 миний санджаар 2006, 7, 8 онд бол зээлийн хүү унаад дундаж хүү бол нэлээд доошоо 17-8% орсон санагдаж байна. За дахиад 2011 оны сүүлээр дахиад нэлээд унсан. Ер нь үндэсний томоохон компаниуд бол 12-13% дээр зээл авсан тэр үед бол. За тэгэл эргээд дээшээ явчихдаг. За яагаад ингэж дээшээ явчаад байгаа вэ гэхээр хэд хэдэн хүчин зүйлтэй. Энэ эдийн засаг эрүүлж чинь гэсэн үг шүү дээ. Зээлийн хөө буураад юм систем тогтворчоод яг ингээд гоё болж итэл нь ер нь бол төрийн зүгээс буруу бодлогод бол явуулдаг. Одоо хэд популист бодлого явуулаад мөнгө тараагаад өнгө өгчдөг ч юм уу. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагч нараа бүгдийг одоо хөөгөөд явуулцдаг ч юм уу ийм юмнууд. За жишээлбэл одоо манай банк ч юм бол гадаадын хөрөнгө оруулалтыг өөрөөрөө дамжуулдаг, татдаг том институт байж байгаа. Тэгэхэд энэ манай банкар дамжиж орж иж байгаа гадны мөнгө чинь өөрөө хүүн бага байвал долларын хүү гэсэн үг те. Тэгвэл төгрөгийн хүү дагаал буучдаг. Гэтэл энэ гадаадын хөрөнгө оруулагч нартайгаа ерөөсөө энэ зөв бодлого барьж чадахгүй. Одоо Монгол улсаас гарах эрхийг хаачдаг ч юм уу. Эсвэл буруу үнэлэлгүй хэрэгтэй аваачаад ялцдаг ч юм уу. Эсвэл лиценз юмыг үнэлэлгүй хураагаад улаагаад авчдаг ч юм уу. Энээс болоод Монгол руу ирж байгаа хөрөнгө оруулагч нар цөөхөн учраас дорхноо цуу яриа тараал Монгол руу битээ очиороо гэл ингэчээр доллар нөгөө бага хүүтэй доллар олж ирэх байж байгаа. Нөгөө талд нь төсвийн одоо тэнцвэрээ алддаг ч юм уу. Гадаад худалдааны тэнцвэр ингээд буруу ярьснаас болоод яаж байгаа вэ гэхээр Монгол улсын зээлч зэрэглэл гэж байдаг. Энэ буудаг. Сая одоо 8 сард буучлаа штэ.
Тэгээ одоо дахиад нэг шат доошоо буух юм бол одоо дэлхийн одоо хамгийн муу зэрэгэлтэй улсуудын нэг болох гэж байна л да удахгүй. Тэгэхээр ийм зээлжих зэрэгэл чинь 3А гэдэг нь одоо онц сайн л гэсэн үг. Тэгэл 2А, 3B гэл манайх бол 1B доошоо одоо 7-8 шатны доор байж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм зэрэгтэй улс руу бол нэгдүгürt мөнгө орж ирдэггүй, хоёрдугаарт орлого гэхэд асар өндөр хүүгээр одоо 10%, 11% дээр л ер нь орж ирэх юм шиг засаг. Засгийн газар тэгж өгж байгаа юм чинь компаниуд бол ерөөсө 15-6%-аас доошоо байхгүй болж байгаа. Долларын хүү шүү дээ. Тэгэхээр эргээд төгрөгийн хүү одоо 16-7-оос доошоо байх ямар ч үндэсгүй болчихж байгаа. Тэгэд ийм л ер нь макро тэнцвэрийн асуудлуудаа л янзлах асуудал байна. Тэгээ юм явж эцсийн нүндээ бол олон улсын зах дээр бол маш их мөнгө байна. Тэрийг татахын тулд бол Монгол улс зээлжих зэрэглэлээ сайжруулах ёстой. Зээлжих зэрэглэлээ сайжруулах юм бол их хэмжээний хямд хүнтэй доллар орж ирээд эргээд төгрөгийн хүүг бол доош нь татна. Зээлийн хүү нэг оронтой тоод орох бүрэн боломжтой. Ийм л юм байна. Тэгэхээр одоо энд банкуудыг буруутгалаа гэдээ хэн ч очихгүй. Тэр нь өөрөө огт үндэслэлгүй зүйл байгаа байхгүй юу? Зээлжих зэрэглэлийн үед одоо нэн дээр хийх шаардлагатай зүйлүүд юу вэ? Одоо ингийн өдөртөгтөн байдаг шүү дээ. Одоо юу гэдэг чинь гаднаас нэг хөрөнгө оруулагч ирээд уулзалт хийнгүүт нь Монголоо баахан муулдаг ч байдаг юм уу? Эсвэл одоо нэг хагас дутуу маягаар ойлгоцсон тэр юм гадны хөрөнгө оруулагчдад нөө дотроо ярьж яадаг юм маш задгаагаар хагас дутуу англи хэлээр ойлгуулцдаг ч байдаг юм уу? Энэ маань бүгд нөлөөлөд байна уу? Юу яаж зээлжих зэрэглэлээ үүдэн татах вэ? Ер нь тэр зээлжих зэрэглэлийн агентлагийн бас холбоотой байдаг хүмүүстэй уулзчлээс л та. Тэр Монгол улсын засгийн газар зөвлөгөө өгье гэд явчихсан. Тэгээ зөвлөгөөг нь бол аваг баг. Юу гэж ярьж байгаа вэхээр танаа одоо яам тамгийн газар очихоор хүн болгоо өөр юм ярьдаг. Одоо inconsistent гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл одоо нэг манай голомт банкн дээр хүрээлэхэд гүйс захирлаас авахуулаад тейлэр хүртэл шал өөр юм яриад байвал банкныхаа тухай сайн муу хойлоод яриад байвал хүн итгэхээ бол нэг л бодит байдлыг л ярих хэрэгтэй. Бодит байдал хэцүү байж болно. Тэрнээс яаж гарах гэж байгаа вэ гэдэг төлөвлөгөөг бас маш тодорхой гаргаад ирэх юм бол тэнд хүн итгэл өмжилдэг. Тэгэхээр хоёр юм байна. Нэгдүгээр мэдээллийн хувьд одоо хангалттай нэгдсэн байр суурийг бол Монголын төр засаг бол гаргаж чадахгүй байна. Өнгөрсөн жилүүдэд тийм. Хоёрдугаарт нь ер нь одоо хүн зээл өгөх гэж байгаа хүн бол юуг нь харддаг үний бизнес төлөвийг л харддаг шүү дээ. Манайд тийм алга байна. За Монгол улс 2030 онд хаана очих юм? 2040 онд хаана очих юм? 2050 онд хаана очих юм? Эдийн засгаа яаж төрөлжүүлэх, ямар салбартаа анхаарлаа хандуулах юм бэ гэхээр манай одоо улсын хурлаас баталсан засгийн газрын мөрдөж байгаа ард түмнэрээ ойлгодог, банкны захирлууд нь ойлгодог, бизнесмэнүүд нь ойлгодог, иргэд нь ойлгодог тийм төлөвлөгөө жишээ байна уу? Байхгүй. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөө төлөвлөлтгүй байгаа учраас эргээд яам тамгийн газар болгон тэрний дарга одоо ажилтан болгон өөрийнхөө тайлбар хийчихэлж байгаа. Улсынхаа талаар мэдээж нэгдсэн ойлголт өгөөгүй учраас. Ингээл зээлжих зэрэглэл бол доошогоо буун гадны хөрөнгө оруулагч нар итгэхгүй юм нөт гэж. Ер нь уг үндэс нь ийм байгаа шүү гэж хэлж байгаа. Яг зээлжих зэрэглэлийг бол мэдээж одоо төсвийн алдагдал, гадаад худалдааны баланс, одоо Монгол банкных нь валютын нөөцгөл ийм санхүүгийн үзүүлэлтүүдээр суурилж тооцоолно л доо. Тэгэхээр үндсэн их сурвалж нь бол үндсэндээ бас дотоодоос шалтгаалаад монголчуудаас өөрсдөөс нь шалтгаалаад өөрсдөөс нь шалтгаална. Одоо чинь манай голомт банк зээл өгөхдөө хамгийн мундаг санхүүтэй одоо хамгийн одоо олон жил ажилласан компанид гэхээс илүүтэй ирээдүгөө яаж харж байгаа юм? Ирээдүйдээ хэр итгэлтэй байгаа юм? Ирээдүйд сайн сайхныг одоо бүтээх, санхүүгээ томруулах, компани бизнесээ өргөжүүлэх, олон улсад магадгүй тэлэх тийм тодорхой, ойлгомжтой, боломжтой юм бизнес төлөвлөгөө байна уу гэдгийг л харж зээл өгдөг шүү дээ. Яг энэ олон улсын хөрөнгө оруулагч нар яг л адилхан. Эхлээл Монгол улсыг хаа. За Монгол улс ирээдүйд хойд солонгос шиг болох гэж байгаа юм уу? Эсвэл Англи шиг болох гэж байгаа юм уу? Өөрсдөө юу гэж харж байгаа юм? За өнөөгийн энэ өнөөдрийн гадаад худалдааны алдагдaltaй, балансын алдагдaltaй, төлбөрийн балансын алдагдaltaй, төсвийн алдагдaltaй энэ эдийн засгаа яаж засъя гэж бодож байгаа. За энэ байгалийн баялгаа яаж хэрэгэлтэнд оруулах юм? Гадаадын хөрөнгө оруулагчтай яаж хамтарч ажиллах юм? Энэ юмыг л харна. Тэрнээс тэр 800 жилийн түүхтэй байсан ч гэдэм үү эсвэл монгол хүмүүс одоо мундаг ухаантай хүмүүс юм шиг байлаа энэ төр нь болохт хамаагүй. Ирээдүйд юу чиглэж байна гэдгийг л хардаг. Банкч зээл өгөхдөө тийм шалгуур хардаг. Олон улсын хөрөнгө оруулагч нар ч гэсэн Монгол улс руу орохдоо энийг л харж байгаа. Энэ л тодорхойгүй ойлгомжгүй байгаа учраас энэ дээрээс нэрмээс болоод хэд хэдэн алдаанууд гаргасан та бүхэн л мэдж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар тэр одоо шудраг бус юм шиг
уул уурхайн салбар дээр ийм байдал зан авир гаргасан. Энээсээ болоод хөрөнгө оруулагч нар үргэлжлэж итгэл байхгүй болсон. Гадаадын банк оруулж ирснээр банкны секторт өрсөлдөөний нэмэгдүүлэг тэр нь бол зөв шалтгаан байхгүй. Тэгэхээр ер нь бол явандаа бол Монгол улсад гадаадын банкуд бол орж ирэх ёстой. Олон нийтэнд бас одоо хамгийн сонирхол татж байгаа зүйл нь юу гэхээр яхан ярахгүй одоо банкны салбарыг авах гэсэн бол гадны банк зөв буруу юу гэдэг хэлэлцүүлэг маргаан байна л да. Нэг талаас хараад үзэхээр үнэхээр бас яг дотоодын банкудад өсөлтөөнийг сул тавьж өчөөд гадны банк оруулаад ирэх юм бол бүх юм сайхан болж байгаа юм шиг. Нөгөө талаасаа гадны банк ялангуяа одоо гадны төр өмчтэй банк ороод ирэх юм бол нөгөө улсынхаа аж ахуй нэгжүүдийг дэмжиж явчихаар эргээд Монголын бизнес аж ахуй нэгжүүд маань одоо өрсөлдөөний хувьд бол нэлээд боомлогдох шинжтэй болж эхлэх юм шиг. Таны хувьд энэ дээр юу ямар хөө байр суурьтай байдаг? Энэ дээр бол яг хүмүүс зүгээр одоо нийтийн сүлжээнд явж байгаа шууган, Twitter, Facebook энийг харахад бол хүмүүс бол гадны банк орж ирэх яагаад гадны банк оруулж ирэхийг хүмүүс дэмжиж байгаа вэ гэхээр зээлийн хөв уурах юм байна гэж бодоод байгаа. За нэгдүгürt энэ тийм бол байхгүй гэдгийг бол эдийн засгийн хувьд бол хэлмээр. Гадаадын банк орж ирэнгуутаа Монголын аж ахуй нэгжүүдэд иргэдэд хямд хөвтэй бол зээл өгөхгүй. Тэр гадаадын банк чинь өөрөө ашигын төлөө ажиллаж байгаа. Хэрв ашигын төлөө ажиллаж байгаа бол хэрв ашигын төлөө ажиллаж байгаа. За ингээд орж ирээд Монголд өнөөдөр банкуд нь 20% хүүтэй, банк усууд нь 30% хүүтэй ч юм уу, ломбардууд нь 60% хүүтэй ингээд зээл олгох юм бол тэд нар яах гэж 5% дээр, 8% дээр зээл болно гэж. Нэгдүгээр. Хоёрдугаар энд хүмүүс нэг юм мартаад байгаа. Монголын харилцагч, Английн харилцагч хоёр өөр. Нөгөө эрсдлийн зэрэглэлээр. Англи улс бол 2А зэрэглэлтэй. За Английн нэг компани бол магадгүй 1А эсвэл 3B зэрэглэлтэй. Тэгэхээр Монгол улсаараа 1B зэрэглэлтэй байгаа юм чинь Монголын компаниуг бол 3C, 2C зэрэглэлтэй л гэж дүгнэнэ. Тэгэхээр санхүүгийн механизм, санхүүгийн олон улсын санхүүгийн зах зээлийн хуулиараа тэр 1C, 2C зэрэглэлтэй харилцагчид олгох зээлийн хүүгээр л өгнө. Тэр хүн өнөөдөр манай зах зээл дээр тогтцоод байгаа тэр 20% л үү шүү дээ. Тэгэхээр энийг бол хүмүүс бас сайн ойлгохгүй, буруу ойлгож яриад байгаа. Тэгэхээр гадаадын банкыг оруулж ирж байгаа шалтгаан нь өөрөө зээлийн хүүг бууруулах бол байж болохгүй маа. Яг бол тэр нь худлаа. Тим юм орчин үеийн макро эдийн засгийн хуулинд байхгүй учраас. Гадаадын банк оруулж ирснээр банкны секторт өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ гэдэг тэр нь бол зөв шалтгаан байхгүй юу. Тэгэхээр ер нь бол явандаа бол Монгол улсад гадаадын банкуд бол орж ирэх ёстой. Цаг хугацаанд хийзээвэл гэдэг асуудал юм. Цаг хугацааны үед бид нар хоёр юмыг харах ёстой. Нэгдүгээр яг өнөөдрийн ийм эдийн засгийн хүндрэлтэй үед банкуд өнөөдөр бизнес эрхлэгчтэйгээ хамтраад эдийн засгаа одоо аврах гад дархлаа суларцсан тий ханиадтайгаа тэмцэлдэж байгаа энэ үед нь оруулж ирэх үү. Нэг. Хоёрдугаарт оруулж ирж байгаа зорилго маань юу юм бэ? Тий зээлийн хүүг бууруулж ийн гэж төр засгаас ахуулаад иргэдэн бодоод оруулж ирэл энэ шиг одоо худлаа хүлээлт тий буруу хүлээлт ийм том алдаа гарна. Нөгөө талд нь харин одоо арай өөр зорилготой зөв зорилготойгоор оруулж ирж болно л доо. Жишээ татаадах шиг үлээл Швейцар, Люксембург гэдэг. Энэ улсууд ч юм бол өөрөө олон улсын санхүүгийн төв шүү дээ. Тэгээд тэнд Сингапур ч гэсэн адилхан. Энэ улсуудад ажиллаж байгаа олон улсын одоо 100 гаруй, 200 гаруй банкуд ажиллаж идэг. Энэ банкуд бол орон нутагт нь огт үйлчилгээ, үйл ажиллагаа явуулдаг. Швейцарт байгаа гадаадын банк бол Англи улсын иргэнд үйлчилдэг. Швейцар улсын иргэнд үйлчлэхгүй. Тим лиценз байхгүй. Тэгэхээр энэтэй ингээд ер нь хүмүүсийг харахаар бас харьцангуй мэдлэг нь сайн дутаад байгаа мó их хольж сольж ярьж байна л да. Тэгэхээр Монгол улс бол өөрөө олон улсын санхүүгийн төв бол биш. Монгол улсад ирж салбар байгуулчаад Оросын компаниудад зээл өгнө гэж байхгүй шүү дээ. Тийм ээ? Эсвэл Хятадын компаниуд зээл өгнө гэж байхгүй. Оросд
үйл ажиллагаа явуулах чинь Орос салбараа явуулаад явчихна. А Монгол улсад ажиллагаа явуулах юм бол Монголын компани Монголын иргэдэд явуул. Ямар хүрээндээ гэдгээ төр засгийн хувьд ч гэсэн орж ирэхийг сонирхож байгаа банк ч гэсэн өөрөө маш тодорхой илэрхийлэл явах хэрэгтэй. Тухайн улсынхаа аж ахуй нэгжүүдийг илүү түлхүү хэмжээгээр дэмжиж явуул дотоодын компаниудад илүү өрсөлдөл үүсгэх боломж байгаа. Яагаад гэвэл одоо жишээлбэл Монголын нэг банк хаан чимдээ одоо Солонгост салбараа яа гэж бодъё. Тэгвэл Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа Монголын компаниуд л илүү одоо таатай нөхцөл санал болгодог ч юм уу эсвэл таатай нөхцлөөр үйл ажиллагааг дэмжин шүү дээ. Адуу Солонгосын компаниуд бол хоёрдугаар тавигдах. Энэ дээр ер нь яг Монгол улсад ийм эрсдэл байна уу? Тийм, Солонгос улс бол дэлхийн одоо топ 20-д багтдаг эдийн засаг. Тэгэхээр хичнээн гадаадын банкуд Солонгос улс руу нэвтрээд ороод яваад тэнд олигтой тийм зах зээлд аюул учрах хууц, үндэсний аюулгүй байдлын түвшинд хүргүүц тийм хэмжээний капиталыг бол гаргаж чадахгүй. Гэтэл өнөөдөр Солонгост гадаадын банкуд байна уу? Тэ? Солонгос Сөүлд бид нар очиход HSBC, City Group байна уу? Байхгүй шүү дээ. Дан Солонгосын банк байж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол яг зөвхөн онцлог нь өөр их жижиг эдийн засаг учраас нөгөө том гадны банк орж ирээд хэрвээ хүсвэл тэ энэ бүх одоо эдийн засгийг нь өөртөө 80-90% төвлөрүүлэх боломжтой. Гэтэл хүслийг бол одоо яаж бид мэдэх вэ гэдэг дээр л нөгөө хууль зүй, лиценз, хязгаарлалт, нарийн яриа тохироо юм маань байх хэрэгтэй. Тийм учраас энэ олон нийтийн дунд энэ хилцүүлэг гадны банк орж ирэх нь зөв үү, буруу юу, орж ирвэл ямар байдлаар орж ирэх үү гэж хилцүүлэг явьж байгаа нь зөв л дөө. Энд чинь өөрөө ардчлалын гол одоо үнэт зүйл шүү дээ. Тэгэхдээ гадны банк орж ирснээр зээлийн хүү буурах юм а гэдэг буруу ойлголт явьж байгаа гэж санаа зов. Олон улсад бол одоо нийгмийн хариуцлага гэхээр энэ банк очоод мод тариал ч юм уу хог цэвэрлээд байх ш. Бүр дараагийн түвшинд хөгжлийн дараагийн түвшиндээ шилжиж чинь гол нь банкны мөн адил. Одоо түрүүн бид ярьсан засаглалын үед бол бас үнэхээр бас эрүүлжээгүй тогтвортой биш учраас нэг талаасаа хүндрэл гараад байдаг гэж зүгээр анзаараад яхад Монгол улсад дэлхийн стандартын төвшөнд хүрсэн цөөхөн салбар тэрний одоо охин манлаа гэж ярих юм одоо банк санхүүгийн үйлчилгээний салбар байгаа шүү дээ. Ингээ хараад үзэхээр одоо юу гэхээр саяхнаас ахуулаад яригадад эхэлсэн банкны тухай хуулийг өөрчлөгч байдаг юм уу эсвэл банкудаа эргээд оролдогч байдаг юм уу эргээд олон улсын валютын сантай нийлж байгаад ямар нэгэн байдлаар чангалагч байдаг юм уу ийм асуудал яригадад эхлэнгүүд нь өөр ер нь Монгол салбар үлдэж байгаа юм уу? Та яг зөв хэллээ л дээ. Одоо нэг банк гэхээр тэр банкны ард талд бол маш том, маш үнэтэй IT-ийн систем ажиллаж байдаг. Бид нар одоо саяхандаа нэг 2-3 жилийн өмнө хөрөнгийн бирж дээр нэг 10 гаруй сая долларын одоо орчин үеийн систем авсан гэж ямар их одоо маргаан хардлага сэрдлэг дагуулв те. Гэтэл өнөөдөр Монголын зүгээр захын нэг банкнд л 10 сая долларын систем байна. IT-ийн орчин үеийн төлбөр тооцооны систем. Тэгэхээр банк гэхээр ер нь бол 3 төрлийн үйлчилгээг үзүүлж байна л да. Тэрний зөвхөн нэгийг яриад байгаа. Гэхдээ тэр бол зээлийн хүү өндөр болсон банкуудын буруу огтхонч биш. Зээл, хадгаламж, төлбөр тооцоо. Гэтэл хадгаламжиндөө банкуд өнөөдөр 16.78% хүү төлж шин. Тэр тал чинь эргээд тэр хадгаламжийн хүүг аваад эдийн засгийн тодорхой бүлэг хэсэг тэр өндөр хүүгээр бас тодорхой хэмжээний орлогоо олвол явж л байгаа шин. Тэр олсон орлогоороо эргүүлээд худалдаа авалт хийгээд үйлчлүүлээд тэр мөнгөнийхөө хүүгээр барилга сав бариад явж л байгаа. Ферм эрхэлж जैन, газар тариалан хийж जैन тэ. Тэгэхээр энэ банкуудын хадгаламжинд төлж байгаа хүү зөрүүлээ зээлийн хүнд авж байгаа орлого хоёрын зөрүүг харах юм бол бас төдийлөн өндөр бол биш. Баланс нь бол байрна гэж харна. 3 дугаарт нь төлбөр тооцоо. Саяхан би Бээжинд нэг хуралд ороод олон улсын төлбөр тооцооны хуралд ороход ямар дүгнэлт хийж байгаа гэхээр ер нь бол манайх дэлхийн хөгжилтэй орны түвшинд очисон байна. Манай банкуудын хийсэн төлбөр тооцооны шийдлүүдийг өнөөдөр одоо магадгүй Камбожд ч юм уу, Вьетнамд ч юм уу одоо хийн гэж ярьж дөнгөж хийх тухай ярьж тэр бол бид хийцэн байна. Жишээлбэл өнөөдөр
одоо Дорнод аймагт тэ нэг малчин залуу уулын өрөө дээр малаа хариуд сууж байгаа л мөнгө шилжүүлэхэд өөр банк руу тэ өөрийнхөө банкнаас өөр банкны найз руугаа мөнгө шилжүүлэхэд Улаанбаатар хотод нарантуулцах дээр одоо 2-3 секундын дотор хүлээж авч шин. Эн чинь бол одоо хөгжилтэй улсын зарим хөгжилтэй улсуудаас илүү ололчуд. Тэгэхээр энэ төлбөр тооцоо гэдэг юм дээр бол одоо банкны гол бас үйлчлэг нь байдаг. Тэгэхээр зөвхөн зээл гэдэг юм дээр нь ингэж одоо бас улс төрчнөр ч гэсэн энэ дээр бас хариуцлагатай байх хэрэгтэй л доо. Банкны систем ямар их ачаа эдийн засгт нь үүрч яваа. Нийтдээ 15 мянган хүн ажиллаж байгаа энэ систем. Тэгээд одоо 3 сая гаруй хүнтэй л үйлчлэл явж байна л да. Хоёулаа ярилцлага төр одоо өөр сэдвч байх вэ? Нэг тодорхой сэдв рүү гаргая л да. Одоо юу гэхээр за танай банкны тухайд яриад байгаа бол энэ жилийн хувьд бол миний хувьд бол одоо харж байгаагаар хамгийн амжилттай хоёр бүтээгдэхүүн гаргалаа. Нэг нь American Express байлаа. Түүнээс ч баг амжилттай гэхээр зис карт гэж одоо чухам эрэлтээ яаж тодорхойлох. Үнэхээр бас нэг тийм орон зай байсан зөвхөн жижиг биш бас томоохон орон зай байсан гэж харагдахаар байгаа. Энэ зис картны хувьд бол та ер нь яаж эрэлтээ тодорхойлов? Яаж харж чадав? Тэгэхээр ер нь бол одоо миний хувьд бол бас банкны секторт ажиллаж байгаа 2008 оноос даатгал хөрөнгөний зах зээл рүү яваад тэгээ эргээд сая 2015 онд эргээд банкны секторт ажиллаж байна л да. Тэгээд өнөөдөр голланд банкны одоо ярьж байгаа гол асуудал манай захирлуудаа өгч байгаа чиглэл бол банкны секторыг банкны бус секторээс дахин нээе гэж. Тэгэхээр ер нь дэлхийд даяараа хандлага бол банкуд бол одоо энэ санхүүгийн технологи, финтек гэж ярьж байгаа. Санхүүгийн технологи руу маш эрчимтэй шилжиж байна. Дээрээс нь энэ худалдааны салбарууд, одоо жижиглэнгийн худалдаа, бөөний худалдаа. За дээрээс нь дахиад энэ олон улсын нэр хүндтэй брэндүүд, Coca-Cola, Nike ч гэдэг юм. Энэ салбаруудаас дэлхийн банкуд бол бүлгэр жишээ авч банкны секторыг жинхэнэ үйлчлэгээ гэдэг утгаар нь дараагийн шатанд бол гаргаж ийн л да. Энэ сүүлийн 20 жилийн тренд бол явж байна. Тэгээд Монголын хувьд бол одоо голланд банк энэ трендийн дагуу одоо энэний бас нэг хэсэг нь болёо гэд ингээд зорилго чиглэлээ бол сайжруулад илүү өндөр амбицтай зорилго тавиад явж байгаа. А тэрний хүрээнд бид нэг бүтээгдэхүүн хөгжлийнхөө моделийг бол олон улсын түвшинд тавьсан. Сая энэ хавар. Тэгээд ногоо Amex гэдэг кредит карт гарч байгаа. Монгол улсын зах зээл дээр гарсан хамгийн анхны кредит карт. Тэгэхээр Монголын зах зээл дээр 25 жил арилжааны банкны бизнес явсан. Тэгээ энэ хооронд бол одоо яг кредит картын бүтээгдэхүүн бол гараагүй байсан. А өмнөх одоо зээлийн эрхтэй карт бол дебет карт мөртлөө зээлийн эрхтэй байсан. А манай энэ карт бол одоо яг олон улсын стандартын кредит картыг гаргаж байгаа. Ногоо Amex карт гарлаа. Сая таны одоо хэлдэг ZIS карт. ZIS карт бол одоо ойрын хэдэн жил банкны салбарт одоо байгаагүй тийм өндөр амжилттай бүтээгдэхүүн болж байна л да. Одоо гараад энэ чинь нэг сар гаруй болж байна. Нийтдээ бид нар бол 7,000 хэрэглэгчтэй болчлоо. Дахиад 15,000 хүсэлт ирцүүлэгдэж байна. Тэгээ он дуусахт бол 20 орчим мянган ZIS карт хэрэглэгчтэй болно. Үнэхээр өндөр өсөлт гэж хааж байна. Үнэхээр өндөр өсөлт. За энэ дээр яг хөө зүгээр үндэсний хоригдлын хэмжээнд хүрэх нүг үү бид бас харж байна л да. Үндэсний хоригдлол бол энэ ZIS карт маань бол зээлийн талын бүтээгдэхүүн байгаа. Төлбөр тооцооны бас үндэсний хоригдол бол хадгаламжийн бүтээгдэхүүн байсан. Ер нь Монгол улсын иргэд бол хадгаламж хоригдлуулж чадахгүй байна, хоригдлол үүсгэж чадахгүй байна гэж бид нар үзээд үндэсний хоригдлыг 2015 оны 11 сард гарсан өнөөдрийн байдлаар 40 орчим мянган одоо цоо шин хадгаламж эзэмшигтэй болж байна л да. Тэгэхээр энд одоо энэ олон улсд бол одоо нийгмийн хариуцлага гэхээр энэ банк очоод мод тариал ч юм уу хог цэвэрлээд байх ш бүр дараагийн түвшинд хөгжлийн дараагийн түвшиндөө шилжиж байна. Голланд банкны хувьд мөн адил. Бид өөрсдийнхөө хийж байгаа бизнес хамгийн сайн мэддэг зүйлээрээ энэ Монгол улсын хөгжил дэвшил энэ нийгэм шийдэгдэхгүй байгаа асуудлуудыг шийдэхэд туслая л гэж. Тэгэхээр монголчуудыг ингээд судлаад үзэхээр ерөөсөө хоригдл үүсгдэг. Тэгээ үндэсний хоригдл хийгээд 40 мянган хүн шинээр хоригдлолтой болчихлоо. За эргээд төлбөр тооцоо хэрэглэн дээр дандаа асуудалтай тулгардаг. Хамт ажилтдаг хүмүүс бие биенээсээ зээл авдаг. Эсвэл ломбард руу явдаг тийм. Энэ асуудлыг ZIS карт, ногоо Amex карт хоёр шийдэж өгч байгаа юм үндсэндээ. Ингээд банк бол өөрөө өөрийн бүтээгдэхүүн үйлчлэгээр нийгэм эдийн засгт байгаа асуудлуудыг шийдэх ёстой. Тэгэд голланд банкны гүйцэтгэх захирал миний хувьд бол зээлийн хөв бууруулах нь бол өөрөө
одоо хамгийн том сорилтуудын нэг болж байна өнөөдрийн түвшинд. Энэ оны эхэнд бол уулын зээлийн хүү бол бас харьцангуй бууж ирж исэн. Гэтэл одоо эргээд Монгол улсын зэрэглэнийг шатоошлоо, бодлогын хүн маань өсөө явчлаа тий. Ямар ч одоо бүх үндэсгүй болж байна л. Тэгээ Голланд банкнаас бол зөвхөн өнөөдрийн нэвтрүүлгийг бас тайлбарлаад хэлэхэд Голланд банкнаас одоо зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги гэдэг эрдэм шинжилгээний уралдаан зарлаж байгаа. Энэ уралдаанд эрдэмтэн мэргэд оролцоосоо тэгээ уралдааны ялагчдын бүтээлийг бол нэгтгээд Монгол улсын засгийн газарт бол өргөн барина. Тэгэхээр альва банкны гүйцэтгэх захирлын одоо өнөөдрийн Монгол улсын эдийн засгт байгаа энэ нөхцөлд бол гол толгойн өвчин, гол шийдэх асуудал бол зээлийн хүү, өндөр хүү. Энийг бол бид төр засагтаа бодлогын санал болгоод хамтраад энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Энэ жилийн хувьд бол та бүхний бас төлөвлөж байгаа магадгүй сюрприз ярихаар ямар бүтээгдэхүүн байгаа. Ялангуяа одоо хоригдлолтой холбоотой ч юм уу. Энэ жилийн үед бид нар одоо ер нь бол яг манай банк 3 жилийн шинэ бизнес төлөвлөгөөгөө одоо гаргаад батлах гээд байж байна л да. Тэгэхээр ирэх одоо 3 жилийн хугацаанд бол бид нар банкны системд бол хувьсгал хийнэ гэж одоо үндсэн манай зорилго бол тэр үндсэн зорилго бол тэр. Өнгөрсөн 20 жилийн турш бол Монголын банкуд одоо уриалга зөнгө харах юм бол олон улсын стандартыг Монголд авчирнаа. Олон улсын стандартыг Монголд нутагшуулнаа гэдэг ийм юм явж илаа. Бид бол одоо энэ цаг үе боллоо. Бид олон улсын стандартыг бол нутагшуулчлаа. Одоо олон улсад хуулуулах, олон улсад сонирхуулах Монголын стандартыг бий болгоё. Яагаад одоо чинь Камбожийн ч юм уу, Вьетнамын ч юм уу, эсвэл Казахстаны ч юм уу, Кыргызстаны банкуд ирээд Голланд банкнаас яаж шинэ бүтээгдэхүүн гаргадیں۔ Яаж зис картыг гаргасан, яаж үндэсний хуримтлаар өчнөө олон хүнийг хуримталтай болгосон гэд үлгэр жишээ болгоод Харвардын кейс одоо ажил болоод Харвард сурж байгаа дэлхийн лидерүүд тэрнийг судалдаг, суралцдаг байж болохгүй гэж. Яагаад гэвэл бид чинь маш өвөрмөц орчинд ажиллаж амьдарч байна. Манай энд одоо шинэ бүтээл, шинэ санаа гарах. Тэрийг киргизчүүд хуулах бүрэн боломж байна. Тэгэхээр Монголын банкны систем тийм төвшөнд хүрсэн гэж үзэж байна. Тэгээ ийм байдлаар манайх эх 3 жилийн вижн бол дэвшүүлж байгаа. Энэ хооронд бол төлбөр тооцоо, зээл хадгаламжийн маш олон шийдлүүдийг бол гаргана. Энэ оны хувьд бол бид нар одоо дахиад нэг гаргаж байгаа бүтээгдэхүүн автомашины лизинг байна. Энэ дээр ер нь банкуд хүчтэй орж ирээгүй. Тэгээ энэ дээр бол бид нар одоо дискарт үндэсний хөрөнгөлийн төвшөнд бол орж ирнэ гэсэн одоо нээлттэй хийх гэж бэлдэж байна. Тэгвэл ямар ч байсан шинэ бүтээгдэхүүнээс нэгэн ядар мэдээж байна. Цааш нь хөгжүүл юм байгаа ч гэсэн бас энэ үрээд өндөрлөлийн ингээд таны ажилд байгаа Голланд банкны хамт олонд жишээн дээр амжилтсан. За их баярлалаа.